Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн байцгаана уу, би мейкап артист Наруми байна. Надаар үйлчлүүлдэг олон жил үйлчлүүлж байгаа бүсгүүчүүдийг ер нь хараад байхад маш олон арсны асуудал болоод нүүр бодлогын асуудалтай байдаг. За үүнээсээ болоод арсанд нь батгашил, нөсөө толб, нүхчилт гэх мэтчлэн арилгааргүй маш их соргиуд нүрэн дээр нь үлдсэн харагддаг. Тэгвэл эдгээр хүмүүсүүд яг одоо өсвөр насны дээр магадгүй яг энэ цаг үед амьдарч исэн бол арсанд ийм асуудлууд үүсэх байсан болов уу гэж би боддог. За тийм учраас өсвөр насны охид хүүгүүдэд зориулсан энэхүү сургалтаа хүргэж байна. Арсныхаа асуудлаас болоод маш олон охид хүүгүүд маань өөртөө ихтгэлгүй болох, за мөн одоо арснаасаа ичих, зовох, стресстэх. За тэгээд цаашдаа бүр одоо ингэ өндөр өөд аргачлалтай бүтээгдэхүүн одоо энэ батгаад арахын тулд хэрэглэснээрээ арсаа улам бүр гэмтэж идэг. Охтуудын маань хувьд яг амьдралынхаа яг энэ чухал мөчөд одоо арс арчилгааныхаа дэглэмийг зөв босгож авах, мөн одоо нүүр бодолтынхаа яг өөр тохирсон нүүр бодолтынхаа хэв маягийг олж авна гэдэг бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр энэ мэдлэг ур чадварыг илүү яг өсвөр насны дээрээ олоод авчих юм бол илүү олон жил залуугаараа, сайхнаараа, гоо үзэсгэлэнгээ хадгалж үлднэ гэсэн үг. Та бүхэн маань энэхүү 12 цуврал хичээлээр өсвөр насныхан тохиолддог арсны асуудлууд, батгашил, өрөвсөл гэх мэтийг хэрхэн эмчлэх талаар суралцах боломжтой. За тэгвэл 12 цуврал хичээлд маань ямар сэдвүүд орсныг одоо бүгдээрээ харцгаая. Охтууд арсаа хэдэн наснаас эхэлж эрчимтэй арчилж эхлэх хэрэгтэй вэ? Арсны төрлөө хэрхэн тодорхойлох вэ? Охид хүүгүүд арс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Өглөө болон оройн арс арчилгаа. Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгож хэрэглэх вэ? Уужуулагчийг сонгож хэрэглэхдээ анхаарах зүйлс. Маска хэрхэн зөв сонгож тавих вэ? Батганы төрлүүд болон батга хэрхэн үүсдэг вэ? Батгашилтаа хэрхэн тэмцэх вэ? Батгатаа тэмцэхэд туслах хооллолт. Өсвөр насны охидын өдөр тутмын будал, өсвөр насны охидын сургуультаа явахдаа хэрхэн бодох вэ гэдэг талаар хичээлүүд багтсан байгаа. Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ.